Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэраа дутуу төрж эндэх нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болдгийг тогтоожээ. Жирэмсний 37 хоногоос өмнө хугацаанд төрхийг дутуу төрөлт гэж үздэг байна. Дутуу төрөхөд эхийн эрүүл мэнд, жирэмслэлт, тээлт, төрөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Монголд жилд 1000 орчим хүүхэд төрдөг буюу нийт төрөлтийн 10 орчим хувийг дутуу төрөлт эзэлдэг гэх мэдээлэл байна. Тухайлбал иргэн орчмоо хожуу үеийн хордлогоос шалтгаалж яаралтай хагалгаагаар хугацаанаасаа өмнө төрсөн байна. Тухайн үед хүүхэд 1.7 кг төрсөн бол одоо хэвийн жиндээ хүрч 9 кг болжээ. Энэ нь алтан гартай эмч нарын ач гэдгийг тэрээр онцлсан юм. Тэгээ анх шууд нэг хагалгаар төрөх боллоо гэхэд бол санаа зовж ирсэн л да. Гэтэ эмч нартай гэтгээд эмч нар маань тий одоо энэ ингээд хагалгаа хийж ээж жирэмслэлтийг зогсоож ээж л ингээд ээжийн ч тий бас ургийн ч гэсэн ингээд хойд яг зүг өвөө гэдэг. Тэгээ яг хинээ санаа зовж ирсэн. Гэтэ төрөөд яг эмч нар маань тий эрчим тэмцлэгэнд хүүхд маань орж байгаа шүү дээ. Бид өөрөө эрчимтэй. Тий тэгээ яах вэ гэж санаа зовж ирсэн. Гэтэ яг за сайн хүмүүсийн гарт байгаа. Тэгээд яг мэдээс дотор санаа зовж ирсэн ч гэсэндээ эмч сувлагч нартай найдажсэн. Тийм тэгээд ямар ч гэсэн өнөөдөр битээ эрүүл сарвал ийм хөөрхөн бодож байгаа. Тийм эмч нарынхаа яг гавья гэж боддог. Энэ жилийн үед манай нийт төрөлтийн 23.6%-ийг нь бол дутуу нэраа маань эзэлж байна. 23.6% дотроо болохоор нэраа эрчим тэмчилгээнд болохоор 17.5% нь болохоор эмчлэгдсэн байна. Манайд энэ онд эмчлэгдсэн дутуу нэраагууд маань бүгд ээж дээрээ ээж аав гар дээр 9 бинд очсон байгаа. Тэгэхэд дутуу нэраа эндэгдэл бол энэ онд бол байхгүй. Дэлхийд жилд 15 сая нэраа буюу 10 хүүхэд дутмын нэг нь дутуу төрдөг гэх судалгаа байдаг. Манай улсын нэраа эндэгдэл дэлхийн дунджаас бага байгаа хэдий ч бүсийн дунджаас өндөр хэвээр байна. Сүүлийн жилүүдэд эндэгдлийн түвшинд хөдийлөн сайн буурахгүй байгаа юм. Иймээс засгийн газар нэраа эндэгдлийг бууруулах зорилт тавин 2030 он гэхэд 1000 амьд төрөлтөнд 5.5, 2050 он гэхэд 2.3 хүртэл бууруулах стратегийг хэрэгжүүлж байна.